За сайн байцгаана уу. Ногоо Монгол мод тарих календар хар модыг үржүүлэх, ургуулах, тариалах, арчлах тухай танилцуулга болтглээ. Хар модны тухай товч танилцуулга. Өндөр уулын бүсэд далайн түвшнээс 800-аас 2500 м өндөрт ургана. Хүйтэн тэсвэртэй, элсэрхэг, чолоорхог, шимт хижээл багтаа орсонд ургах чадвартай, гүний ус болон хурд хүнсний усаар эдээшилж ургадаг, ойн бүсийн хил тогтоох, шөрсийг хамгаалагч үүрэгтэй ийм мод юм аа. Хар модыг үржүүлэх хэд хэдэн арга байдаг. Үрээр үржүүлэх, үндэсний булцуугаар үржүүлэх, зүсмэл мөчрөөр үржүүлэх гэсэн аргууд байдаг. Эдгээрээс хамгийн шилэгдмэл арга бол үрээр үржүүлэх. Хамгийн үр дүнтэй бөгөөд байгалийн нөхцөлд ч түгээмэл тархадаг ийм арга. Зүсмэл мөчрөөр үржүүлэх нь үржлүүлэх явц удаан боловч ойн охин сэргээлтэнд ашиглах боломжтой арга байдаг. За үрээр үржүүлэх. Үрээр үржүүлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд байгалийн нөхцөлд хэрэм, шувуу зэрэг амьтас хар модыг үржүүлэхэд тусалж байдаг. Үрээр энд тэнд тараан байршуулж, тархааж үржүүлж байдаг байна. За үрийг бэлтгэхдээ үрийн их модны сонголтыг хийх хэрэгтэй болдог. Нэгдүгээрт нь эрүүл нас бий гүйцсэн модноос үр түүхээ шаардлагатай 40-50 настай мод хамгийн сайн үр өгдөг. Өндөр ургалт, шилмүү, шулуун иштэй, өтгөн титэмтэй модыг сонгох шаардлагатай. Өвчин, хортон шавжинд өртөөгүй мод байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь үрийг бүрэн боловсруулсан эсхийг шалгах. Хар модны боргоцоо 9-10 сард бүрэн боловсрдог. Боргоцоо хүрэн боромгтой хатуу болж ирсэн үед түүхэн тохиромжтой байдаг. Хэт ногоон боргоцоог авч болохгүй. Боловсрч гүйцээгүй байдаг бахна ногоон боргоцоо. Гуравт нь үрийг ялгах. Хөвөөлөн шалгах аргаар үрийг ялгаж авах нь тохиромжтой байдаг бахна. Боргоцооноос гарсан үрийг цэвэр усаар дүүргэсэн савнд хийж 24 цаг байлгана. Хүнд жинтэй живсэн үрнүүдийг сонгож авна. Хөвч гарч ирсэн үрнүүд нь болвол ихэвчлэн хоосон, дутуу хөвгөлтэй үрнүүд байдаг байна. За дөрөвдүгээрт нь гараар шалгах. Бүдүүн том хэмжээтэй үр илүү сайн ургах чадвартай байдаг. Хид жижиг, хэлбэр нь гажсан цоорхоо үрийг болвол тариалахад болохгүй нэ. Тавт нь чиглэг, хөгцтэй эсхийг нь бас шалгах хэрэгтэй. Үрийг сайн хатааж 25-аас 30 хэмийн дулаанд хатааж цагаан хөгцтэй эсхийг шалгах хэрэгтэй. Хөгцтэй, эвгүй үнэртэй үрийг бол хайнаа. Ингэж ялгасан үрийг сэрүүн хуурай газар хадгалж, тариалахын өмнө хүйтэн нөхцөлд түр хадгалж, соёолох чадварыг нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай байдаг бахнэ. За энэ соёолох чадварыг сайжруулах лабораторийн аргын тухай товчхон танилцуулахад хар модны үр нь онцлогтой. Байгалийн нөхцөлд үр нь 6-аас 8 сарын турш хөрсөндөө дасан зохицож, амарч тэрний дараагаар соёолж эхэлдэг үрээ. Ийм болохоор энэ үрийг заавал хөрсөнд дасгах, тэр хүйтэн сэрүүн нөхцөлд, цаг уурын нөхцөлд дасгах лабораторийн аргыг ашиглах шаардлагатай болдог. Энүүнийг яаж хийдэг вэ гэхээр үрийг ургах, хөрсийг бэлтгэнэ эхний ээлжинд. Чихтэй, элсэрхэг, шимт хижээлтэй, бордоотой хөрсийг бэлтгээд үрээ хийж холиод тэг градусаас нэмэх 4 градусын хэмд байлгана. Байлгахдаа 60-аас 90 хоног байлгах юм байна. Нэгэсэндээ 2-оос 3 сар тогтмол градус байлгаж арчилгаа шаардагдах нэ. Ингэснээрээ тухайн үр хүйтэн нөхцөлд дасах чадвараа олж, байгалийн нөхцөлдөө ургах, соёолох чадварыг нэмэгдүүлж, ургахдаа баттай болж өгдөг байна. За үрээ тариалахдаа үрийг тариалах хугацаа бол хавар 4-5 сар, намар 9-10 сард тариалах нь зөв байдаг.
Газар сонгохдоо элсэрхэг, шаварлаг, сайн ус зайлуулах хөрстэй байх хэрэгтэй. 5.5-аас 6.5 pH-ийн хүчлэг хөрсөн сайн ургадаг үрийн суулгахдаа 1-2 см-ийн гүнт тарих хэрэгтэй. Хэд гүн байвал соёл удаашрах аюултай. Удаашрах юм бол усалгаанд нэвчиж ялзрах, үхчих аюултай байх нэ. За дараагийнх нь бол чиглэг усалгаа шаардагдана. Хөрсийг байнга чигтэй байлгах шаардлагатай. Өдөр бүр бага хэмжээгээр усална. Температурын хувьд үр соёолох хамгийн тохиромжтой температур бол нэмэх 20-оос 24 градуст соёолох чадвар тохиромжтой байдаг. 6-аас 8-7 хоногийн дараа үр соёолдог. За дараагийн арга бол зүсмэл мөчрөөр үржүүлэх арга. Зүсмэл мөчрийг хэдүүд хизээ сонгох хэрэгтэй бэ гэхээр хавар 4-5 сарын үед мод нахиалах, газар гисэж өссөн үед сонгох нь тохиромжтой байдаг байна. Мөчрийг сонгохдоо 1-2 настай эрүүл мөчрийг 5-аас 20 см-ийн уртаа тайрч авна. Доод хэсгийг нь 45 градусын налуу зөсч үндэс ургуулах бодисыг бордоог шилмэсэндээ түрхэж өгнө. Суулгацыг хөрсийг бэлдэхдээ хөвд, элс, язмагтай хольсон хөрс хамгийн тохиромжтой байдаг. За нөхцөл нь ургах нөхцөл бол нэмэх 18 градусаас нэмэх 22 градусын дулаантай байна. Өдөрт 2 удаа усаар шүршин 2-оос 4 сарын дараа үндэслэнэ. Дараагийн арга бол үндэсний болцоогаар үржүүлэх. Энэ бол их амархан арга байдаг. Хэдүүд ашиглах вэ гэхээр хавар 4-5 сарын үед хэрэгжүүлнэ. Хар модны хажуугаас ургасан жижиг болцоотой үндэсийг хастан авч шинэ газар суулгана. Шинэ газар суулгахдаа анхаарах нэг зүйл нь хагас өдөрт байлгах хэрэгтэй. Шууд нарны тусаа зуны хурц нарны туяанаас хамгаалсан сарнисан нарны туяа сарнисан тийм газар ургуулах, суулгах шаардлагатай байх нэ. За тариалалтын дараах харчилгаа. Чиглэг, чигшил, усалгаа. Анхны 3 жил хөрсийг чигтэй байлгах нь чухал байдаг. Бороо багтаа үед бол 7 хоногт 1-2 удаа услана. Хоёрт нь сүйдэрлэх. Шинээр ургасан суулгацыг хит нарны туяанаас, шууд нарны туяанаас хамгаалах хэрэгтэй байх нь байна. Гуравт нь өвлийн хамгаалалт. Хөрсний хөл дөтөөс сэргээлж, навч хөвд сүрэл тавьж хочно. Энэ нь мөн нөгөө амтд, мал амттаас хамгаалж хач холбогдолтой байдаг байна. Дөрөвт нь өвчин хортон шавжаас хамгаалах. Шилмөөсний хөгц, хожуулын ялзрал зэрэг өвчин үүсч болзошгүй байдаг. Эдгээрд дөнгөж нахиалж байгаа мод бол өртөмтгий байдаг тий. Жилд 1-2 удаа цацаж урьдчилан сэргээлэх арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байх нэ. Хортон шавжаас хамгаалах аргуудыг авах хэрэгтэй байх юм шүү. За үрээр үржүүлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд хямд арга. Зүсмэл мөчрөөр үржүүлэх нь удаан боловч байгальд сайн дасан зохицож ургах чадвар өндөртэй байдаг арга. Үндэсний болцоогаар үржүүлэх нь хамгийн хурдан арга боловч олдоц багтай байдаг арга. Хар модыг амжилттай ургуулахын тулд хөрсний чигийг сайн барих, өвлийн улиралд хамгаалах шаардлагатай байдаг байна. За хар модны хүнсний болон аж ахуйн хэрэглээ. Хүнсний хэрэглээ. Самар нь тослог ихтэй тул хүнсэнд өргөн ашиглагдаж болно. Гэхдээ Монголд бол нэг ашиглаад идэггүй зүйл Монгол хүмүүс чи их тансаг хүмүүс шүү дээ тий. Амтлаг тижээллэг учир самар нь хатааж идэх, тос гаргах зорилтоор хэрэглэдэг байх байна. Оросын холбооны улс болон Япон, Сибирийн хушч нэрээр зах зээлд борлуулагддаг байх юм шүү. Хар модыг. Эмийн хэрэглээ, шилмөөснээс гаргаж авсан тосон арсны өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Антиоксидант агуулдаг тул дархлаа дэмжиж, стрессийг боловсруулах үйлчилгээтэй байдаг байна. Аж үйлдвэрийн хэрэглээ.
шилмүс мочрыг үнэртэн эпирийн тус гаргахад ашиглана. Самрын ясыг шатааж нүүр сулган ашиглахад бас боломжтой байх нэ. За, экологийн ач холбогдол. Байгаль орчны хамгаалалт, хөрсний элэгдэл, цөлжилтөөс хамгаалдаг, байгаль дахь нүүрс төрөгчийн хэмжээг бууруулахад нөлөөлдөг, экосистемийн тэнцвэрийг хадгалах чухал мод юм. Амьтдын аймагтай харилцан хамаарал. Булга, хэрэм, баавгай зэрэг амьтдад үрийг нь иддэг, шувууд үрийг нь зөөж үржилд тусалдаг, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхүүрэг, хар мод нь нүүрс төрөгч шингээх өндөр чадвартай тул цагуурын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулдаг байна. За, Монгол оронд тарих боломж мөн тарьж байсан туршилт, судалгааны ажлууд хийгддэг байна. Монгол тарьж ургуулах нөхцөлийн хувьд 1500-аас 2500 метрийн өндөрт хүйтэн бүсэд ургах боломжтой мод юм байна. Эсэрхэг, чулуурхаг, хүчлэг хөрсөнд зохицох чадвартай, өндөр уулын бүсэд хөрсний хамгаалалт, ногоон байгууламжинд ашиглах боломжтой гэж. Туршилтын ажлууд Монгол орны хэмтээ, хөвсгөл, хангаан бүсэд хар мод тарих судалгаа хийгдэж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд ой нөхөн сэргэлтэд ашиглах туршилтууд хийгдсэн. За, энэхүү танилцуулгыг бэлтгэхэд дараах материалуудыг ашигласан. Та бүхэн мөн энэ материалуудтай танилцаж илүү их тарих аргачлалуудыг суралцаарай, судлаарай гэж зөвлөх байна. Мод тарих ажилд өндөр амжилт хүсье. Тэгээд хар мод нь хүйтэн тэсвэртэй экосистемийн хувьд өндөр ач холбогдолтой мод юм. Өндөр уулын бүсийн хөрс хамгаалах, нөхөн сэргэлтэнд ашиглах нь зүйтэй байдаг. Самрыг нь өсөнд ашиглах ач холбогдлуудын тухай өмнө нь дурдсан тийм ээ. Ийм өндөр ач холбогдолтой мод байдаг бахнэ, хар мод. Тэгээд мод тарих календарыг захиалан авч ашиглаарай. Таны захиалсан өдрөөс дараа жилийн тухайн сарыг хүртэл үргэлжлэх ухаанлитай мөн тухайн моднуудыг хэрхэн тариалах тухай зааварчилгаануудыг оруулсан ийм календар байгаа. Календараа захиалж үргэлжлэн аваарай. Мөн манай энэ мод тарих тухай танилцуулга бэлтгэж байгаа хуудсыг маань дагаж илүү олон мод тарих зөвлөмжүүд, танилцуулгуудыг хүлээн авч үзээрэй. Энэ танилцуулгыг маань хүлээн авсан танд баярлалаа.